Хүн бурхан төрүүлжээ гэдэг мэдээ нэлээд хэдэн жилийн өмнө гараад монголчуудыг бараг тэр чигт нь шуугилаад амьдсан билээ. Тэгвэл эхлээд намайг номын царилгаас өмнө та хэдэд энэ бичлэгийг харуулад миний хэний тухай яриад байгааг сануулъя заяа. Хөвсгөл аймагт хүн бурхан төрүүлсэн явдал гарч анхаарал татсан хэдий ч өнөөдрийг хүртэл үнэн худал нь мэддэхгүй байсан. Хүмүүсийг гайхшруулж байсан бүсгүй өнөөдрийн байдлаар өөрийн биеийн бүх нүсвээр 2000-ад чулуу 20 гаруй бурхтыг төрүүлэн гаргаад байна. Миний хийж байгаа энэ бичлэг нь за одоо хэд хэдэн хэсгээс бүтэх болно. Хамгийн эхлээд хүн төрөх гэж юу юм? Хүн яг ер нь л төрөх гэж юу юм гэдгээс ахуулаад энэ асуудалтай холбоотой шинжлэх ухааны тайлбарууд болон хоёрдугаарт за яг тэгж олон хүмүүс яагаад итгэх болов гэдэг таамаглалууд хэд хэдэн шалтгаанууд байж болно. Тэр таамагууд гуравт энэ хүн за энэ эмэгтэй болон түүний танилуд нь яг яагаад ийм зүйлийг гаргаж ирэх болсон бэ гэдэг таамагууд байгаа. Харин дөрөвдүгээрт нь буюу хамгийн сүүлд нь за энэ олон жилийн өмнө болсон үйл явдлаас өнөөдрийн бид ямар сургамж авч болох вэ? Яг ямар зүйлийг авч үлдэж болох вэ гэдэг зүйлс явна. Учир нь хүмүүс түүхийг яг яагаад сурдаг вүлээ те зөвөр ингээд ингэсэн тэгсэн гэдгийг мэдхийн тулд дан ганц биш бас ирээдүйд алдаа дутагдал байгаа бол тэрийг нь давтахгүй байхын тулд түүхийг үздэг штэ. Түүнтэй адилхан гэж ойлгож болно. Хамгийн ихэнд төрөх гэж юу вэ гэдэг талаар ярьцгаая. За энд болвол нэгэн амьд биет. За амьд гэдэгт маш анхаарал хандуул шүү заяа. Энэ бол маш чухал хэсэг. Нэгэн амьд биет өөртөө ижил төрөл зүйлийн за эсвэл зарим үед эрлийн замтныг өөрөөсөө төрүүлэн өөрийнхөө бие дотор бойжуулаад бие болгон гаргаж ирэх нь за тэ үүсгэх нь төрөх үйл явц юм а гэж хэлдэг биологийн хувьд. За амьд гэдэгтэр маш анхаарах хэрэгтэй шүү. Харин хүний талаас авч үзэх юм бол эмэгтэй талаас өндгөөс гэдэг бэлгээс оролцсон, эрэгтэй талаас сперм гэдэг бэлгээс оролцсон. Энэ хоёр хоорондоо нийлээд зигот буюу за ерөөд өөр тогтсон өндгөөс гэдэг зүйлийг үүсгээд тэр нь эмэгтэй бие дотор за умай дотор нь үр тогтоод за цаашлаад хүүхэд болж бойждог байгаа. Харин энд анхаарах хэрэгтэй нэг чухал зүйл байгаа заяа. Тэр нь болохоор тэр хүний төрүүлж байгаа хүүхэд нь за ерөөхдөө амьд биет бүгдээрээ эсээс бүтэж байдаг. Эс гэдэг нь тухайн амьд биетийг бүрдүүлж байдаг хамгийн жижиг хэсэг нь гэж хэлчихэд болно. Тэгэхээр эсээс бүтээгүй зүйл бол амьд биш гэсэн үг. Тэм учраас төрүүлж болохгүй гэсэн үг. Тэгэхээр 2000-аад чулуу 20-од бурхан өөрөө энэ эмэгтэй төрүүлсэн гэж хэлж байгаа нь өөрөө биологийн хувьд энэ ширээ бол сандал гэхдээ онгоц гэж хэлж байгаатай бүр усны тусал шиг адилхан ямар ч утгагүй. Тэгвэл одоо тэр бурхан болон чулуу гих зүйлсийг нь бүтээж байдаг элементүүд нь өөрсдөө яаж үүсдэг юм бэ гэдэг талаар ярьцгаая. За тэр чулуунууд бурхад гэд байгаа зүйлсийг чинь бүтээж байдаг жижиг хэсгүүд нь өөрсдөө элемент гэдэг зүйлс байгаа. Элемент дундаа хатуу элементүүд буюу хүнд элементүүд байгаа. Тэр элементүүд нь яаж үүсдэг вэ гэвэл мөхөж буй одны за эсвэл зүгээр л одны болон эсвэл гаригийн цөм дотор үүсэж байдаг. Ямар нөхцөлд үүсдэг вэ гэхээр маш их даралт, маш их температур буюу халуун орчин за тэгээд маш урт хугацааны туршид үүсэж байдаг. Харин хүний бие болохоор дунджаар 37 Цельс градусын дулаантай зөөлөн эдисээс тогтсон мөн маш удаан хугацаанд амьдрах боломжгүй гэдэл тэр элементүүдийг үүсгэх нөхцөл нь за яг нэг үгээр бол тэр чулуу болон бурхтыг бүтээж байгаа элементийг үүсгэх нөхцөл нь өөрөө хүний биед огтоосоо байхгүй гэсэн үг. Ямар зүйлсээр тэр нөхцөл нь байдаг вэ гэвэл сая хэлсэнчлэн үхэж байгаа од за эсвэл бусад зүгээр од болон гаригийн цөм гэсэн үг. Тэгэхээр энэ эмэгтэй үнэхээр үнэн хэлж байсан бол заяа. Энэ эмэгтэйгийн үржлийн эрхтэн өөрөө манай дэлхийн цөмтэй адилхан системээр ажилладаг гэж ойлгож болно. За тэгэхээр эндээс та миний хэлэх гээд байгаа санааг ойлгосон байж магадгүй те. Хүний бие чулуу, хатуу элемент, хүнд элементүүдийг үүсгэх боломжгүй. Тийм учраас тэр зүйлсийг энэ эмэгтэй төрүүлсэн гэдэг зүйл нь өөрөө үнэхээр бүр маш утгагүй, авцалдаагүй буруу зүйл гэдгийг за тэгвэл байж штэ нэг тодруулах хийхэд хүний бие нь өөрөө чулуу үүсгэж чаддаг. За яг чулуу үүсгэж бол чадна. Гэхдээ ямар чулуу гэдгийг нь одоо тайлбарлаад өгье. За яг хүний биеийн үүсгэж болох чулуу нь бэлнөө бөөрийн болон цэсний чулуунууд байдаг. Гэхдээ тэр чулуунууд нь маш жижигхэн, бүр хамгийн томдоо ийм зэргийн хэмжээтэй тийм жижигхэн чулуунууд байгаас гадна хүний эрхтэн дотор буюу бөөр болон цэсэнд үүсч идэг. Үржлийн эрхтэнд биш. Мөн тэр бөөрийн болон цэсний гих чулуунууд нь үүссэн хүндээ бүр маш их өвдөлтийг үүсгдгээс гадна за химийн бүтцэн ч гэсэндээ маш энгийн байж идэг. Яг тэр бурхан чулуунуудтай харьцуулахааргүй энгийн бүтцтэй байдаг гэсэн үг. За тэгвэл үнэхээр тэр
бурхан, чулуу гэх мэт ийм хурц эрмэгтэй хатуу зүйл хүний бие дотор орсон бол хүний биед дотор цус алдалт үүсгэж зогсохгүй бусад өвчлөлүүдийг үүсгэхээс гадна маш богино хугацаанд үхэл төрөх боломжтой байсан. Бүр маш богино хугацаанд гэдэг нь хэдхэн секундын дотор гэсэн үг шүү. Тэгвэл одоо бүр дарвалзаад эмэгтэй хүний умайн талаар ярилцъя заяа. За яг энэ эмэгтэй ч нөөрөө угаасаа биеийн нөхсөөрөө буюу доогоороо гэж хэлээд байгаа штэ. Яг ингээд хүүхэд төрүүлдэг хэсгээрээ тий одоо шээсний сүвээрээ. Тэгвэл тэр хэсгээс нь яг хаанаас хүүхэд бүрлдэх вэ гэвэл мэдээж умайд хүүхэд бүрлдэнэ. Тэм учраас тэр умайд нь яг яагаад бурхан чулуу үүссэн гэж хэлээд байна гэдгийг мэдхийн тулд хэдүүлээ умайн талаар жоо ярьцгаая. За би мэдээж буруу хэлжиж бас магадгүй эсвэл буруу нэр буруу орчуулгыг хэлжиж магадгүй шүү. За гэхдээ үндсэндээ умай гэх энэ эрхтэн нь периметриум, миометриум, эндометриум гэх гурван үндсэн давхаргаас тогтчихдаг юм байна. За ерөнхийдөө л булчингаас тогтсон нэг тиймэрхүү бүтцтэй гэсэн үг. Гэтэ мэдээж энэ булчин бол биш шүү дээ, тий. Мөн дээр нь cervix буюу энэ умайг үтрээтэй холбож байгаа хоолой мэт хэсэг нь хүн төрөх үед хүүхдийг гаргахын тулд хамгийн дээд талдаа 10 см болтлоо томордог. Харин умай дотор ямар нэгэн хурц ирмэгтэй, хатуу, металл бүтэцтэй зэрэг зүйлс орвол умай ханыг ураад зогсолгүй дотор цус алдалт үүсгэж хүнд өвчнүүдээс эхлээд үхэлд хүргэж болох байна. Хэрвээ хэн нэгэн энэ бүх зүйлсийг няцаагаад гайхамшигаар металл болон хатуу зүйлсийг биеэсээ төрүүлсэн бол тэр нь зүгээр нэг мэдээгээр гараад интернетээр шуугаад өнгөрөхөөс илүүтэйгээр эмч, эмнэлгүүд онцлон нийтлэл бичиж зөвхөн Монголд ч биш дэлхийн хэмжээний анагаах ухааны үйл явдал байх байсан билээ. Тэгвэл одоо 2 дугаар хэсэг. Яагаад бүр асар олон хүн энэ үйл явдалд итгэсэн бэ? За тэгэхээр би энэ үйл явдалд итгэсэн хүмүүсийг мэдээж тэнэг гэж хэлэхгүй, би ч гэсэндээ өөрөө итгэх шахаж исэн. Гэхдээ манай Монголд ер нь таад анзаарсан бол нэг юм энэ эмэгтэй шашны өнгө аястай ярьж ирсэн штэ. Янз бич үсэг гэлтэй нэг юм жоохон шашны шинж тэмдэгтэй яриадсан. Харин эсвэргээрээ нөгөө талд болохоор манай Монгол улс нэг юм шашин гингүүд хүндлэх өнгө аястай байдаг штэ. Нэг юм хандлагатай байдаг. За шашин бол шашин, бид үл хүндэтгэж болохгүй хүмүүсийн итгэл үнэмшлийг гэдэг нэг юм соёлтой. Тэр нь мэдээж сайн соёл. Тэгээд бид нар хүүхдүүдэд зааж өгдөг штэ. За ийм шашинч бай, тийм шашинч бай, чи үл хүндэтгэж болохгүй шүү, чи ойлгохгүй байсан ч хамаагүй гэдэг зүйлийг бид нар хүүхдүүдэд зааж өгдөг. Тийм учраас бид нар ингээд шашны өнгө аястай яриад бүр амар үнэмшилтэйгээр яриад эхлэнгүүт за нэрээ бас үнэн чинь билүү, бид нар л мэдэхгүй байгаа юм билүү гэд тийм бодлоод хүмүүс төрж эхэлсэн байх магадлалтай гэсэн. Мөн нэр дөрдохгүй ч гэсэн зарим мэдээний сувгууд очоод бид нар хүлээж агаад харлаа. Бид нар ингээд олон цаг хүлээж агаад харлаа. Би өөрөө харлаа. Үнэхээр үний юм байна гэд ангууд бас хүмүүс итгэсэн байх боломжтой. Яагаад гэвэл мэдээний сувгууд гэдэг чинь цаг үеийн мэдээллүүдийг аль болох түргэн шуурхай, аль болох алдаа мадаг багтаагаар олон түмэнд хүргэх зорилготой тийм систем, тийм үү? Гэхдээ мэдээний сувгууд ч гэсэндээ яг үргэлж бүр байнга 100% үнэн байдаггүй гэдгийг бид нар энэ явдлаас харж авлаа. Тэгээд энэ бүх зүйлс дээр заяа нэмээд хүний тарих яг баримт нотлохоо гэхээсээ илүү зүгээр л яг сэтгэл хөдлөсөн түүх маягийн зүйлсэд илүү итгэдэг гэдэг баримтыг оруулаад нэмээд үзэхээр үнэхээр л хүмүүс итгэхээр нөхцөл байдал үүсчихсэн байсан байгаа байхгүй юу? Энэ хэсгийг базаад хэлэх юм бол хүн төрөлхтөн баримт нотлохоонд эхэлж биш хамгийн эхлээд автоматар хүний сэтгэлийг хөдлөсөн түүхэнд итгэдэг гэж хэлж болно гэсэн үг. Харин тэр эмэгтэй болон түүнийг тойрсон хүмүүс нь яг яагаад ингэж тэгвэл худлаа хэлэх болвоо гэж асуугаад 3 дугаар хэсэг рүүгээ транзишн хийчихье. Нэрээ сануулга явахад энэ хэсэг бол бүрэн миний таамаг шүү заяа. Энэ эмэгтэй ингэсэн тэгсэн гэж би огт хэлээгүй. Зүгээр яг миний таамаг шүү. Яаж гарч ирсэн таамаг вэ гэхээр мэдээж зохиогоогүй. Хүмүүс яагаад худлаа хэлдэг вэ гэдэг шалтгаануудыг авч үзээд яг psychology байдлаас нь авч үзээд тэгээд энэ эмэгтэй ярьж байгаа өнгө аяс нөхцөл байдалд нь тулгуурлаад энэ арай илүү байх боломжтой, энэ арай илүү магадлал багтаа юм а гэд гарч ирсэн таамгуудаа би та бүхэнд үзүүлж байгаа гэсэн үг шүү. За би үгээ цээжилж чадахгүй болохоор хараад явчих заяа зарим хэсэгтээ. Нэгт болохоор сэтгэл зүйн альва асуудал эсвэл эмгэг байсан байх боломжтой. За мэдээж би лицензтэй сэтгэл зүйч хүн биш учраас энэ эмэгтэй тэгсэн байна, энэ эмэгтэй ийм сэтгцэн эмгэгтэй гэж бол огтоосоо хэлж чадахгүй. Бүр хэлэгч ясгүй зүгээр л тийм байсан байх магадлалтай гэж хэлж байгаа шүү. Тэгвэл ямар эмгэгүүд асуудлууд байсан байх боломжтой вэ гэвэл хамгийн эхлээд delusions of grandeur буюу монголоор агуу байдлын төөрөгдөл гэж орчуулагдсан юм байна. Энэ нь ердөө маш энгийн хэн нэгэн өөртөө эсвэл өөр нэгэнд бодит байдлаас хит илүү нэр хүнд хүч чадал юу гэдгийг үнцэн гихмэд зүйлс байгаа гих бүр хэрэгс хэтэрсэн итгэл байгаа гэсэн үг. Тэгэхээр мэдээж тэр эмэгтэй өөрийгөө
Тэ би бол маш онцгой хүн гээд бүр хэрээс хэтрээд итгэцэн байсан бол энэ маань delusions of grandeur байсан байх боломжтой гэсэн үг. Эсвэл шашныг тойрсон бусад хийсвэрлэл буюу delusionуд за эсвэл цаашлаад бүр яг хүндрүүлээд бодъё гэх юм бол хамгийн муудаа шизофренийн хам шинжийн эмгэгүүд байсан байх ч боломжтой. Хоёрт алдар нэр бусдын анхаарал халамж. Мэдээж зарим хүмүүс заримч гэлтгүү маш олон хүмүүс ямар нэгэн тийм таашаадаг дуртай зүйлстэй тийм үү. Зарим хүмүүс хоол идэх дуртай, зарим хүмүүс ганцаараа байх дуртай байхад харин зарим хүмүүс за бусдын анхаарал халамж нэг юм гаднаас ирэх хайр хүндэтгэл анхаарал халамж юу гэдгийг тийм зүйлсэд дуртай байдаг. Хэрвээ тухайн эмэгтэй болон түүнийг тойрсон хүмүүсийнх нь дуртай зүйл нь бусдын анхаарал халамж олон нийтийн ингээд нүд өөрсдөр нь анхаарал өөрсдөр нь байхад дуртай байсан бол яг байх боломжтой. Гэхдээ энэ таамаглалыг ер нь магадлал багтаа гэж би өөрөө хувьдаа бодож байгаа. За, гуравт нь болохоор хэдийн магадлал багч гэсэндээ санхүүгийн эсвэл материалын зүйл. За, энэ боломжийг биллав гэхдээ байх боломжтой гэж хэлэхгүй заяа. Юу гэвэл бусдаас хандив тусламж, бэлэг дэмжлэг эсвэл нэр хүн зэргийг хүртэх санаархал юм энэ магадлал нь. Гэхдээ үннийг хэлэхэд би ч гэсэндээ энэ магадлалыг маш боломж багтаа гэж үзнэ. Яагаад гэвэл яг тэгж харагдаагүй гэх юм уу? За, дөрөвт нь буюу миний гаргаж ирсэн хамгийн сүүлийн таамаглал нь болохоор нийгмийн нийтлэг байдал. За, хэрв үнэхээр тухайн эмэгтэйн эргэн тойрондох хүмүүс энэ бурхан чулуу төрүүлсэн гэх явдлыг нь үнэн гэж итгэсэн бол за хичнээн тухайн эмэгтэй худлаа ярьсан ч гэсэндээ тухайн эргэн тойронд нь байсан хүмүүс итгэсэн болвол эргэлзээ ажимдаа эрсдэл болж эхэлдэг. Тэгж тэгсээр тухайн бүлэг за тухайн хүмүүс гэсэн үг шүү дээ. Итгэл үнэмшлээ хамтран хамгаалах явдал тохиолддог. Гэхдээ энэ явдал нь ихэвчлэн бага болон дунд сургуулийн хүүхдүүдэд ихэвчлэн тохиолддог. Яг одоо ингэдэг штэ ингээл нэг зүйл зохиогоол те манай найз ингэсэн гэсэн чинь тэрийг нь бөөндөө итгэл ингээл те тэрэнд нь үл итгэсэн хүүхдүүдийг бүлийддэг тохиолдол заримдаа гардаг штэ. Тийм учраас бага дунд ангийнханд ихэвчлэн гарч ирдэг явдал. Тийм учраас энэ магадлалыг ч гэсэндээ би яг бага гэж үзнэ. За ингээд хамгийн ярих юм ярьчихлаа. Одоо дөрөвдүгээр хэсэг буюу өнөөдрийн бид энэ үйл явдлаас ямар сургамж те ямар зүйлийг өөрсдөө хүртэж авч үлдэж болох вэ гэдэг талаар ярьцгаая. Тэгэхээр өнөөгийн нийгэмд би тэгж сонссон, би ингэж сонссон гэх байдлаар худал мэдээллийг үнэн юм шиг маш хурдцтайгаар тараах тийм хандлага амар ажиглагдах болсон. Тэрнээс л олон хүний нэр хүнд бас унаж байгаа. Тэгэхээр хэдийн үнэмшилтэй байсан ч гэсэндээ худлаа мэдээлэл бол худлаа л мэдээлэл тийм үү? Тийм учраас энийг нь тараахгүй байх нь за чухал болж байгаамаа. Ягвтай худлаа ярьж болно шүү дээ. Заримдаа худлаа ярьж хүмүүсийн анхаарлыг татах хүсэл бас төрнө. Гэтэ хэрвээ үнэхээр тэгмээрээ байвал зүгээр яг маазраад те зүгээр мааз болгоод чамайг ойлгодог найздаа ярьчихж бас болно шүү дээ те. Тэгэл маазраал өнгөрөхгүй би тэгээ. Нэг үгээр байна шүү дээ. Гайхмаар мэдээллүүд тэр хэрээрээ гайхмаар баталгаануудыг шаарддаг. Тэ. Баяр таа. Dashing through the snow in a one horse